Дараагийн мэдээлэл Улаанбаатар өвчний 8 тохиолдол одоогоор бүртгэгдээд байна. Эдгээрийн 5 вакцинд хамрагдаагүй 5-аас 38 насны хүмүүс бол үлдсэн 3 нь дархлаажуулалтын насанд хүрээгүй буюу 9-өөс доош сартай хүүхдүүд байгаа юм. Иймээс дархлаажуулалтад хамрагдаж бага насны хүүхдийг олон нийтийн газараа дагуулж явахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Улаанбаатар өвчин нь амьсгалын замаар халдварладаг. Энэ өвчнөөр өвдөж байгаагүй болон дархлаажуулалтанд хамрагдаагүй иргэд халдвар авах эрсдэл 96-аас 98% байдаг. Тэгвэл сар шинийн баяртай холбоотойгоор халдвар дарахсан байх эрсдэл өндөр байгаа юм а. Учир нь халдварын нууц үе 7-аас 14 хоног байдаг. Халуурах, нүдний саалт өрөвсөх, нус гоожих, ханиалгах, туралт гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Эцсийн алдагдлууд болдог. За хатгаа мэдээж хамгийн түрүү амьсгалын замын өвчлөл учраас хатгаа болж байгаа. За тархин мэдрэлийн системд нөлөөлдөг. За сонсгол бусад одоо эргэтэн системд нөлөөлдөг гэд олон хүндрэлүүд гарах одоо боломжтой. Тийм учраас ерэн зүгээр бас хэлмээр байгаа. Бид нар нэг тийм одоо эндих нас барах одоо юу гэдэг зөндөл одоо юу эрсдэл гарах бүрэн боломжтой шүү дээ. Гэхдээ тэрийг нөгөө одоо хүндрэлгүй одоо зөөлөн өвчин гэдэг юм уу те хөнгөн өвчин гэж юусоо байхгүй гэдгийг л бид нар ойлгомоор байна. Улаанбаатар өвчний дархлаажуулалтыг 9 сар болгон 2 настайд нь хийдэг. Хэрв та болон таны хүүхэд дархлаажуулалтанд хамрагдаагүй бол өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эмнэлэгтээ хандан вакцинд хамрагдах боломжтой юм а. 9-өөс дээш сартай хүүхдүүдтэй одоо ээж аваад бол 9 сартай 2 настай вакцина хийлгэх хэсэгтэр маш тодруулга сайн хийх. Өөрөөр хэлбэл өрхтөөр очиод тодруулга хийж болно. Ийм Монголи руу ороод хийж болно. За мөн ягаан дэвтэр гээд хүүхд толгонд байдаг те. Энэ дэвтэр дээр ч одоо бичсэн байгаа. Мөн одоо өөрсдөө та нар өрхтөөр очиод ямар вакцин хийлгэжээлээ гээд бас манай ээж аваач бас хариуцлагатай болсон шүү дээ те. Ийм вакцин хийлгэсэн гээд за тэгээд энийг шалгах. За ямар нэгэн шалтгаанаар энэ Улаанбаатар эсрэг вакциныг хэрвээ хийлгээгүй хойшлуулсан байвал одоо даруй нөхөн дархлаажуулалтанд орох. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн хариу арга хэмжээний баг 24 цагаар ажиллаж байна. Хэрв танд ямар нэгэн байдлаар шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөлөө. Мөн халдвар авсан иргэдийн биеийн байдал хэвийн эхнээс эмнэлгээс гарч байгаа юм. Гэхдээ санаа амарч болохгүй халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж вакцинд хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас уриаллаа.